Монголын хөрөнгийн зах зээл дээр шинээр гарч байгаа IPO болох E-Trans Logistics хувьцаат компани үнцаасны анхдаг зах зээлийн арилжаа явагдахтай холбогдуулан захиалга хэрхэн авах талаар та бүхэндээ танилцуулъя. E-Trans Logistics хувьцаат компанид Орногоо аймгийн замын үд суманд ачаа шилжүүлэн ачих терминалийн үйл ажиллагаа эрхлэн явуулдаг компани байгаа. За тус компани нийт гаргасан хувьцааныхаа 1667% буюу 7,700,000 ширхэг хувьцааг олон нийтэд санал болгож 924 сая төгрөгийн санхүүжилтийг татан төвлөрүүлэх гэж байна. За олон нийтэд санал болгож байгаа үнцаасны захиалгыг авахдаа захиалгын бүртгэлийн аргаар авж байгаа. За захиалгын бүртгэлийн арга гэдэг маань өөрөө хөрөнгө оруулагч буюу тухайн хувьцааг сонирхож байгаа хүмүүсийн захиалгыг эхлээд авдаг байгаа. За ингээд нийт авсан захиалга дээр үндэслэн эцсийн үнийг тогтоож анхдаг зах зээлийн арилжаа явагдана. За E-Trans Logistics хувьцаат компанийн хувьд бол дээд болон доод үнийг тогтоож өгсөн байгаа. Тэгэхээр хөрөнгө оруулагчийн хувьд бол 120-аас 135 гэсэн үнийн хооронд захиалга өгөх боломжтой байгаа. За та захиалга өгсөний дараа дараах зүйлүүдийг анхаараарай. За нэгдүгээр гэх юм бол тухайн үнцаасыг худалдаж авах мөнгийг дансандаа байршуулсан байх шаардлагатай. Хоёрдугаарт нь таны өгсөн захиалгын үн анхдаг зах зээл дээр тогтсон үнээс доогуур байгаа тохиолдолд захиалга бэлгэхгүй байх магадлалтай гэдгийг анхаарах хэрэгтэй. За E-Trans Logistics хувьцаат компани хувьцааг худалдан авах захиалгаатай өөрийн харилцдаг брокер дэлгэрийн компани дээр ирж өгч болно. За дэлгэрэнгүй мэдээллийг авах хүсэх юм бол та BTC хувьцаат компани дээр ирэх мөн BTC цэгийн сайт руу орж авах боломжтой байгаа. За мөн дээрэс нь өөрийн харилцдаг брокер дэлгэрийн компаниасаа ч гэсэн дэлгэрэнгүй мэдээллүүдийг авах боломжтой.